Таны тархины санах ой 101-ээс таны тарих мэдээллийг хэрхэн санаж байдаг вэ? Таны тарих мэдээллийг хэрхэн санаж байдаг талаар бодож байсан уу? Ой тогтоолтын гайхалтай ертөнц рүү шимтцгаая. Та шинэ зүйл сурахад мэдрэлийн эсүүд гэж нэрлэгддэг тархины эсүүд хоорондоо ярьж эхэлдэг. Тэд синапс гэж нэрлэгддэг холболтоор харилцдаг. Та илүү их дадлаг хийх эсвэл мэдээллийг давтах тусам эдгээр холболтууд улам хүчтэй болдог. Таны тархины янз бүрийн хэсгүүд дурсамж хадгалахын тулд хамтдаа ажилладаг. Жишээлбэл гиппокамп нь шинэ дурсамжийг бий болгоход тусалдаг бол бор гадар нь урт хугацааны дурсамжийг хадгалдаг. Та ой санамжаа сайжруулахыг хүсэж байна уу? За танд чухал 3 богинохон зөвлөгөө өгье. 1. Та хангалттай унтал унтаж байх үед таны тарих болсон бүх явдлын дурсамжуудыг чинь боловсруулдаг. 2. Та идэвхтэй бай. Дасгал хөдөлгөөн таны тархины эрүүл мэндийг байнга дэмжин сайжруулж байдаг. 3. Та дасгал хийхдээ түүнийгээ байнга хийдэг болж тогтмолжуул. Давталт нь тархин доторх мэдрэлийн эсүүдийн холболтыг бэхжүүлдэг. За энэ бол санах ой 101-ийн товч зөвлөмж бөгөөд танд тархиа байнга цаваалаг байлган хурцлж сониуч байж байнга сурч мэдэх бүхнийг системтэй ойлгон ухаарч байхыг ихсэн зөвлөж байна. За ингээд манай дараагийн дугаарт богино видеоны сэдв бол та бидний тархи яагаад аливаа зүйлийг мартдаг вэ? Мартахын учрыг шинжлэх ухааны үүднээс гэсэн сэдвтэй тул та сонирхож байвал дахин зочлоорой. Та манаас угаас илүү их сонирхолтой зүйлсийг системтэй ойлгон мэдлэгжиж авахыг хүсвэл бүртгүүлэн subscribe хийж захиалаарай. Танд баярлалаа. Манай энэ богино видео танд таалагдсан бол та лайк дарж бусдад шеэр хийн үү?